Шувууны ханад дахин сэтэрхээс сэргийлэхийн тулд өнгөрсөн оны 5 дугаар сард Америк нэгдсэн улсын Айова мужийн өндөгний үйлдвэрийн хяналт шалгалтыг төр зогсоохсон болохыг албаных нь илрүүлжээ. Шинжээч нар өндөгний үйлдвэрлэлд эрэгтэй нэг сүргээс нөгөөд вирус тарааж болзошгүй гэж цэрэмжилж хяналт үнэлгээг зогсоохсныг Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн хэлтс мэдгдлээ. 2010 онд Айова мужийн фермүүдэд салмонелл хурдастай тархсан бөгөөд олон мянган хүн өвчлсөн. Үүний улмаас 550 сая ширхэг өндгийг буцааж татаж байсан. Айова мужийн өндөгний үйлдвэр жилд нийтдээ 2 тэрбум гаруй долларыг олдог бөгөөд 8,000 гаруй хүнийг хөлслөн ажилуулдаг байна. Мөн жилд дунджаар 79 мянган хүн салмонелла өвчтөй дахианаас гаргасан өндөгнөөс хорддог бөгөөд 30 буюу түүнээс дээш хүн энэ шалтгаанаар амьд алддаг гэж албан их сурвалж мэдээлжээ. Засгийн газрын албаныхан өндөг үйлдвэрлэлд хяналт шинжилгээг зогсоосон нь хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалаагүй хэрэг хэмээн буруутгасан байна.